2021 оны 2 сарын 6-ны орой 8 цаг 30 минутын орчим. Америкийн Коннектикут мужийн Нью Хейвен хотод амьдардаг Кевин Чан найз бүсгүй Зайоныг гэрт нь хүргэж өгөөд гэртээ харих замдаа явж байлаа. Гэтэл гинэт түүний машиныг ардлаас нь хар өнгийн SUV мөргөнө. Кевин машинаа зогсоож даатгалын мэдээлэл асуухаар буудаг. Гэтэл яг тэр агшинд «26 настай Америкийн нэр хүндтэй Ээлийн их сургуульд сурч байсан залууг 8 удаа буудаж газар дээр нь хүнээсэн юм. Тэгвэл энэ хэргийг үйлдсэн этгээд хэн байсан бэ? Кевин Чикаго хотод төрж өссөн, дараа нь Вашингтоны их сургуульд биологийн чиглэлээр суралцсан бөгөөд дараа нь Ээлийн их сургуульд магистрт орж амжилттай суралцж байжээ. Тэр багадаа Аз хүн цөөтэй дүүрэгт амьдарч байсан тул бага зэрэг гадуурхагдаж байж. Гэхдээ ээжийнхээ тууштай хайр халамжаар тэр бүгдийг давж гарсан. Кевиний ээж Линда нь нөхрөөсөө салсныхаа дараа Кевинийг ганцаараа өсгсөн. Линда юу ч хийж байсан, ямар ч ажлаас цухтаалгүй хүүгээл өсгөх гэж бүхнээ зориулсан эмэгтэй. Кевин бол Америкийн нэгдсэн улсын үндэсний гавардын цэргийн албан хаагч байсан. Үйл хөдлөх хөрөнгийн агентлагт ажиллаж давхар мөнгө олдог. Мөн 2019 онд өөрийн хүчээр олсон мөнгөөрөө Йелийн их сургуулийн ойролцоо байр авч ээжтэйгээ хамт амьдарч эхэлсэн. Кевиний интернет сүлжээний зураг бол дандаа инээмсэглэл, өөдрөг хандлагаар дүүрэн байв. Найзууд нь түүнийг ингэж дурсдаг. Кевин үнэхээр аз жаргалтай, сайхан сэтгэлтэй хүн байсан. Тэр хүмүүст туслах дуртай нэгэн байсан гэжээ. 2020 оны 1 сард Кевиний амьдрал огцом өөрчлөгдөж эхэлнэ. Тэр өөрийнх нь явдаг сумын Христийн залуучуудын амралтад технологийн их сургуулийн төгссөн. Тухайн үед Ээлийн их сургууль магистрт суралцж байсан Зайон Перри хэмээх эмэгтэйтэй танилцсан. Хоёулаа жаахан номын царайлсан дотгошоо талдаа хүмүүс байсан ч үнэхээр цагаахан сэтгэлтэй, даруй зантай хүмүүс байсан болохоор удаа хугацаа шаардахгүй тэд бие биедээ маш хурдан татагдав. 1 жилийн дараа 2021 оны 1 сарын сүүлээр Кевин Зайонд гэрлэх санал тавьсан. Өвдөг сөхрөн суугаад бөгж барина, надтай гэрлээч гэж хэлсэн тэр мөч нь хоёулангийнх нь амьдралын хамгийн сайхан мөч байлаа. Гэхдээ тэр аз жаргал ердөө 7 хоног л үргэлжилсэн юм. 2021 оны 2 сарын 6-ны өдөр Кевин Зайон хоёр хамтдаа загасчилж, оройн хамт хооллож, дараа нь Кевин түүнийг гэрт нь хүргэж өгсөн. Оройн 8 цаг 30 минут. Кевин пүрүүс машинаараа Зайоны гэрээс гарч явна. Тэгээд бараг 3 минутын дараа хар өнгийн SUV машин ардлаас нь мөргсөн. Кевин машиныг зогсоож даатгалын мэдээлэл солилцохоор буужээ. Хоёр хүн харилцсан даатгалын мэдээлэлээ солилцож эхлэв. Гэтэл яг машиндаа эргэж очих гэж байсан тэр мөчид SUV-гийн жолооч машины баруун талын суудлаас буу гаргаж Кевин рүү 8 удаа буудана. Түүн дайлидын буудуулж унсан Кевиний толгой руу ойртож очин дахин буудав. Буудсан итгэхэд машинаа асаагаад зүгээр л хэргийн газар дээрээс явсан. Энэ бүх явдлыг ойролцоох гудамжинд амьдардаг иргэдийн гэрчийн хөдөлгөлт тулгуурлан тогтоосон байдаг. Кевин буудуулсны дараа хэдхэн цагийн дараа мөрдөгч нар хэргийн газарт ирж чухал баримтуудыг олж эхэлсэн. Кевиний биен дээр 8 удаа буудуулсан шарх, толгойн хажуу хэсэг, чамархайд буудсан улмөр, тэрж байтугай бууны ам халсан дугуй хэлбэрийн түлэгдэл сариу илрэв. Энэ нь гэмт итгээ бууны амыг бараг л шууд толгойд нь наагаад буудсан гэсэн үг. Хэргийн газраас 48 калибрийн 8 ширхэг сумны гильз олдсон. Харин хамгийн сэтгэл түгшээсэн эргэлт нь дараагийн өглөө тохиолдсон зүйл байв. Кевин буудуулснаас хойш ердөө 30 минутын дараа нэг хачирхалтай явдал болжээ. Нэгэн Аз залуу яаж тэгснээ ч мэдэхгүй өөрийн машиныг ойролцоох төмөр замын барилгын бүс рүү оруулчихсан байлаа. Уг нь тийшээ огт машин орж болохгүй бүрэн хаалттай зөвхөн барилгын хүмүүсийн л ордог газар байсан юм.
Гэтэл тэр залуу машинтайгаа замаасаа төөрчихсөн юм шиг явсаар байгаад машин явдгүй газарт очихсан байв. Цагдаа нарт дуудлага өгөө цагдаа ирэхэд тэр залуу тун тайван байсан. Өөрийгөө оюутан төөрчихсөн гэж танилцуулж юунд ч сандарсан шинжгүй тайлбар өгсөн байна. Цагдаа нар ч энэ зүгээр нэг төөрсөн хүн байна гэж бодоод машиныг чирүүлж гаргаад ойролцоох зочид бодол байрлуулж амраасан. Маргааш өглөө болсон нэгэн явдал. Энэ бүхий л хэрэг явдлын жинхэнэ үр царайг өөрчилсөн юм. Кевин буудуулснаас ердөө 1 хоногийн дараа тэр залуу хонсон зочид буудлын яг хажууд байрлах түргэн хоолны газрын ажилтан хогоо гаргаж байгаад өөр мужийн лого бүхий хогийн ут олжээ. Сонирхоо доторхыг нь хартал 45 калибрийн гарбуу түүнд тохирох сум шар өнгийн хөрөн гэх мэт зүйлс байв. Цагдаа нар шалгаж үзэхэд энэ бол тэр шөнө төмөр замын дунд машинаас суулгасан машины дотор байсан эд зүйл байсныг тогтоосон. Мөн энэ Аз залуугийн машин нь Кевин буудуулсан үеийн гэрчүүдийн хэлсэн SUV-гийн өнгө загвар хэмжээтэй бүрэн таарч байлаа. Бүр цаашаа тэр гар бууны сумтай харьцуулалт хийхэд Кевиний амь насыг бүрлэгсэн сумнуудтай таарсан болох нь ил болсон. Цагдаа нар энэ бүх мэдээллийг нэгтгээд энэ залуу бол хэрэгт холбогдсон гол сэжигтэн байна гэж дүгнжээ. Гэтэл түүнийг байхаар буудалд иргэн очиход тэр аль хэдийн цугтаасан байсан. Цугтсан залуугийн нэр Фан Шуан, 29 настай, Хятадын Шанхай хотод төрсөн баян айлын хүү, багаасаа л техник, инженерийн сууд хүүхэд гэж тооцогдож, Америкийн нэгдсэн улсад ирж компьютерийн шинжлэх ухаанаар докторийн зэрэг хамгаалахаар сурч байжээ. Түүний эцэг эхэнч 1 жилийн дараа Америкийн нэгдсэн улсад нүүж ирсэн. Цагдаа нар Фан гэх энэ залуугийн талаар судалж байхдаа үнэхээр чухал бас гайхшрал төрүүлсэн мэдээллийг олж мэджээ. Энэ нь түүний Facebook хуудсан дээрээс ил болсон юм. Тэр Кевиний сүд бүсгүй Зайон Ферритэй хамт суралцаж байсан нэг сургуулийн танилуд байжээ. Мөн 2019 онд хэрэг гарахаас 2 жилийн өмнө тэд нэгэн семинарт хэд удаа таарч байж. Цагдаа нар магадгүй энэ Фан гэдэг залуу нь өмнө нь Зайонтой үерхэж байсан байж мэднэ гэж таамагласан тул Зайоноос энэ талаар асуудаг. Зайон үгүй огтын биш би зүгээр л нэг сургуулийн ах トゥ байсан. Семинарт хэдэн удаа таарсан л болохоос өөр харилцаа огт байгаагүй. Гэтэл 2020 оны 5 сард Фан түүнийг төгссөнд нь баяр хүргэж гэнэт холбоо барьж Facebook-ээр видео дуудлагыг санал тавьсан байдаг. Зайон татгалцсан. Тэрнээс хойш Фан дахин хизээж холбогдоогүй. Тэгээд 8 сарын дараа Зайон Кевинтэй сүү тавьсан. Харин сүү тавьснаас ердөө 7 хоногийн дараа Кевин буудуулж амиа алдсан юм. Кевинийг буудсныхаа дараа Фан эцэг эхийнхээ тусламжтайгаар цугтжээ. Түүний эцэг эх нь түүнд их хэмжээний бэлэн мөнгө авч өгсөн. Түүний аав ээж хоёр Хятадын Шанхайд том хөрөнгөтэй хүмүүс байсан тул Фанд $50,000 асуудалгүй гаргаж өгсөн. Фан бол маш ухаалаг, GPS-ийг засварлаж хэд хэдэн гар утас SIM картыг сольж уул мөрөө нүүн цухтав. Гэвч 2021 оны 5 сарын 4-нд хэрэг гарснаас 3 сарын дараа мөрдөгч нар Фангийн эцэг эх хоёрын бичлэг мөн тэд нэг хүний гар утсыг төр зээлж ярьсан баримт дээр үндэслэн Алабама мужийн нэгэн их сургуулийн оюутны дотор байрнаас түүнийг баривчилжээ. Гэхдээ түүнийг баривчлах үед өрөөнөөс нь олдсон зүйлс цагдаа нарыг цочроосон юм. Түүний өрөөнд бэлэн $20,000 Хятад руу цугтахад хэрэглэхээр бэлдсэн аавынх нь гадаад паспорт, өөрийнх нь гадаад паспорт, 3 ширхэг гар утас, 7 өөр SIM карт, хэд хэдэн зөөврийн компьютер байсан. Тэр бол компьютерийн шинжлэх ухааны докторийн оюутан байсан болохоор техник технологи ашиглаж мөрдөгчдийг хэрхэн хуурч мөрөө баллах талаар бэлдсэн байжээ. Энэ нэрийг 2021 онд гарсан ч дэлхийд даяар COVID-19 цар тахал өрнөж байсан тул шүүхийн ажиллагаа хойшлогдож 2023 он хүртэл үргэлжилсэн. Тэгээд эцэст нь 2024 оны 2 сарын 29-нд Фанд ял оноож шүүх эцсийн шийдвэрээ гаргав. Буруутай гэж үзсэн. Гэхдээ бүх насаар нь хорих биш харин ердөө 35 жилийн хорих ял. Энэ хэрэг дээр цагдаа нарын цуглуулсан баримтууд
Кевин буудуулсан 45 калибрийн буу болон сумнаас Фаны эдийн илэрсэн. Фан машин явдггүй газарт очихсан тэр шөнө өмсөж байсан малгайнаас Кевиний цус илэрсэн. Эдгээрийг үндэслээд прокурорууд Фан руу хүчтэй дарамт үзүүлж эхэлв. Тэгээд Фан ингэж хэлсэн. Би бурууга хүлээн зөвшөөрье. Харин надад бүх насаар нь хорих ял бүү өгөөч. Ингээд шүүх түүний хэргийг 35 жилийн ял болгож бууруулсан юм. Шүүхийн бүх явцын туршид Фан толгойг удаалгаж юу ч яриагүй. Гэхдээ яг ганцхан удаа толгоогоо өргөж хин нэгнийг харсан. Тэр хүн бол Кевиний сүйд бүсгүй Зайон Фэри байлаа. Шүүхийн эцсийн мөчөд Зайон үг хэлэх боломж авсан. Фан таны хийсэн энэ балмад үйлдэлтэй харьцуулахад 35 жилийн ял үнэхээр хэтэрхий хөнгөн байна. Гэхдээ бурхан бид бүхэнд өршөөл хайрладаг гэдгийг ч бас хүлээн зөвшөөрөх ёстой байх гэжээ. Дараа нь ээж Линда шүүхийн танхимд өөлөн байж ингэж хэлсэн. Шүүгчээ 35 жил гэдэг үнэхээр хэтэрхий бага байна. Би дахиж хизээч хүүгийнхаа инээмсэглийг харж чадахгүй болсон. Би хүүгээ гэрлэж өөрийнхөө хүүхдийг тэрхийг харна гэж мөрөөддөг байлаа. Гэтэл тэр бүх мөрөөдөл маань үгүй болсон. Одоо би ганцаараа үлдлээ гэв. Фаны цугтахад асар их үүрэг гүйцэтгсэн аав ээж хоёр нь тухайн үед олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэлт өртсөн ч шүүх тэднийг огт яллаж шийдгээгүй. Одоо нар тэднийг наривчлан байцааж шалгасан ч тэд хүүгээ аллах хийснийг мэдэж байсан гэдгийг батлах нотлохоо олдоогүй. Өөрөөр хэлбэл аав ээж нь хүүхдээ цугтахад тусалсан үнэн. Гэхдээ хүн алсан гэдгийг мэдэж байсан уу гэдг нь тодорхойгүй. Ийм учраас тэдэнд ямар нэгэн ял шийтгэл оноогоогүй юм. Одоо тэд өөрсдийн анх амьдарч байсан хотыг орхиж хүүгийнхээ хоригдож буй Коннектикутийн шоронгийн ойролцоох хотод нүүж ирсэн. Тэнд амьдарч байгаа бөгөөд Хятад Америк хооронд наас цааш зорцоор байгаа. Сүү тавиад өдөө 7 хоногийн дараа хайртай хүнээ алдаж тэр бүх хэргийн дунд хамгийн их сэтгэл зүйн хүнд сорилттой тулгарсан хүн бол мэдээж Зайон Фэри. Тэр бүх хэрэгүүд ил болоод эхлэх үе Зайон бүх сошиал платформод түгтсэн. Олон нийттэй харилцаа бүрэн зогсоосон. Хэвлэл мэдээллийн ямар ч ярилцлага уулзалтад оролцоогүй. 2024 оны ихэнх үе хүртэл тэр бараг бүрэн нуугдмал байдал байсан. Одоо бол аажмаар сэтгэлээ тайвшруулж хүмүүстэй дахин холбогдох гэж оролдож байгаа. Мөн тэр байгаль орчны чиглэлээр докторийн зэрэгэ хамгаалж байгаа гэсэн мэдээлэл байна. Кевин өөрийн хүчээр ажиллаж мөнгө цуглуулж байгаад ээлийн ойролцоох жижигхэн нам гүм хороололд байр худалдаж авсан байдаг. Тэр байраа ээж Линдадаа бэлэглэж ээж минь надаар бахархах байх гэж хэлж байжээ. Одоо ч гэсэн ээж Линда тэр байрандаа ганцаараа амьдарч байгаа. Хүүгээ алдаж гашуудсан ч тэр сумынхаа найз нөхдөдөө ойр байж цагийг өнгөрөөж сэтгэлээ тайвшруулж байгаа гин. Кевин бол Америкийн нэгдсэн улсын үндэсний гавардын цэргийн албаагч байсан. Тэр цэргийн ангийнхаа найзуудын дунд ч үнэхээр сайн хүн гэгдэж байв. Түүний нэг найз нь хэлэхдээ Кевин амьд байсан бол магадгүй тэр Фаныг ууршлагч байж мэднэ. Яагаад гэвэл тэр хүн угаасаа л тийм сайн хүн байсан. Кевиний энэ түүх бол зүгээр нэг аллага биш. Энэ бол нэгэн залуугийн мөрөөдөл тасарсан тухай, ээж нь хүүгээ хайрлаж өсгсөн тухай, хайр дурлал аз жаргал, итгэл найдвар бүх зүйл ердөө 7 хоногийн дотор ямар амархан үгүй болдгийг харуулсан түүх. Hi mom. Wow. Happy birthday. За ингээд өнөөдрийн бичлэг маань ингээд дуусаж байна. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая баяртай.